Хятадын нэрт зохиолч Цэрэн Норвын Сэтэртэй хонь өгүүлгээр хийсэн жүжигчилсэн зохиомж сонсгоё. Сэтэртэй хонь. Намжил хар дарж зүүдэллээ. Түүний зүүдэнд төрөл арилжаад 12 жил болсон талигч ихнэр Саммун ихэл ядруу царайтай орж иржээ. Ясан хэдрэг болтлон турж нүдний ухархаа нь ёнхон цааш орж хувцсны тамтаг хэдэрсэн байлаа. Чи минь яагаад ийм болчихов тоо? Хань минь би чинь энд их л зүдэрч явна. Саммуу ингэж хэлээд энгэрэн ярлаа. Цус савирсан нүцгэн махан дээр нь өтө арзганж байжээ. Чи минь хүний орчлонд ахиухан залбирч буян хийгээрэй. Тэгвэл би төрлөө түргэн олж зовлонгоос хагдсан. Би явлаа. Дахиад дуугарах. Энэ чинь хот газар шүү. Одоо дахиад хижээх болсон. Дахиад дуу сонсдохгүй. Намжилыг ингэж хэлтэл Саммуугийн дүр утаа шиг замхарч. Саммуу хүлээгээч. Ингэж хашгираад хар дарсан зүүднээс сэрлээ. Үүрцэх бас л болоогүй. Эргэн тойрон тас харанхуй. Намжил босч гэрэл асаав. Төвд авдар, зурагт, цайны халуун сав, модон аяга бүгд чийдэнгэн гэрэлд амилах шиг боллоо. Намжилийн нойр нэгэнт хулцсан тул тэрээр бослоо. Цай халааж уугаад авдраа уудлан зуул хадаг арх гаргаж богцолж аваад гарчээ. Намжилгаа сайн байна уу? Та ийм их таашаа яарч явна вэ? Сайн. Бурханд мөрөдөг юм уу та? Нарны туяа будлан ордныг алдлан гээгүүлж өглөө боллоо. Намжил мөнх зуугийн их дуганд орвол лам хулсан үзгээ алтан бэхэн дүрж Саммуу гэж улаан цаасан дээр бичээд Бурхан Шагжамууны өмнөх алтан цогцонд зулд шата 3 эрдэнд мөрөг гэлээ. Намжил бүхнийг ёсчлон гүйцээгээд дуугнаас гарлаа. Дуганд мөрөгсөн намжил цайны газар орж цайлаад гарч урд удамжаар ортол Ганьсу нутгийн нэгэн 4 хонь хөдөлж явахтаа таарлаа. Ямаан сахалтай цагаан тоорцогтой Ганьсуэр хоньд хөдөлсөөр зүрх агшинд нэг хонь захтан зогсож намжлыг хараад майлжээ. Ганьсу хүн хар хүчээрэн дугтархад хөөрхий хонь нүдэндээ нулимстай чирэгдэж байлаа. Тэгтэл намжил Хүй, дүр зогсооч. Энэ хоньнуудыг бойны газар зарах юм уу? Бодлохгүй. Хүрий захиалга юм байна. 4 хонь авчраарай гэсний яаж би замдаа нэгийг зарах вэ? Үгүй хөө. Би энэ хоньыг төхөөрч идэхгүй. Талигч болсон ханыхаа хойдын буйнд зориулж амийн хэлтрүүл хэлгээсэн. За тийм бол үгүй төө. Ашиг харахаа болий. Та 300 өгөө тав. Бойны эзэнт би уучран хэлнэ. Гэлайла. Та надад маш их буян дүүл хийлээ дээ. Хонь минь
Чи бас ерөөл тоо юм. Намайг хараад маялахад чинь сэтгэлд нэг юм зурсхийг л явчихсан. Чи бидэн урд төрөлдөө хаахад үсч байсан билүү? Би чамд ховдай гэж нэр өгье. Баярлаж хөөрсөн намжил явган сууж хоньны зөөлөн хошууг илж. Ховдай. Чи минь яг саммуутай минь адилхан юм. Би саммуугийнхаа хүслийг биелүүлж нэг алтан ами аварлаа. Одоо хоёулаа харьнаа ховдай. Намжил гэртэн ирээд бөөн ажил манаргалаа. Хотны шавхад шаралсан ховдаа ноосыг нь сэмбидл угаалаа. Хун цагаан ховдаа өөдөөс нь хонин шар нүдэрэн дүр хийдл харнаа. Цонхны дур зайчилж хороох руу юм барилаа. Эргэж гарчгүйгээд багуур гудамжинд байх мухалгаас 10 жим байцаа. Жаалжуул хаягдл навч авчирч жижиглэн хэрчээд ховдаад тавьж өглөө. Ингэж тэгсэр байтал орой болж нар уулын цаагуур орлоо. Намжил өглөө эртлэн босож ховдаан уяаг тайлж хөтлөөд хамтдаа гороо ирэхээр явлаа. Ховдаа дулаан хэвтрээсээ босох дурггүй, явах дурггүй нийлт. Намжилыг хөтлөөд явхад дөрвөн хөллөн захтаж байлаа. Хажуугаар нь явсан улс ховдааг түлхэж, намжил цулбуураас чангааж. Ховдай. Чамайг ингэж зориудлээд байвал ганц хүн даваачиж өгнө шүү. Бойны газар туушаар бид чамайг. Ховдаан нүдэнд айдас тодорч толгоогон сэжив. Хонь намжилын өөдөөс харж чадахгүй байлаа. За чи минь битгий айдаа ховдай. Би чамайг ганц хүнд өгөхгүй. Ховдаа энэ мөчөөс эхлэн намжилыг зовоосонгүй. Хоноо хөдөлсөн намжил баг зүү хийдийн үүдээр өнгөрлөө. Нэгэнт энд ирснийх ховдааг баг зүү хийдэд оруулж Шагжамууны бурханд мөргүүлээ. Ирэх төрөлдөө сайн газар төрөх байх гэж бодоод баг зүү хийдийн их хаалгаар оржээ. Тэгсэн хаалгач лам намжилыг саатууллаа. Энд хонь оруулж болохгүй. Дугуйн бохирдуулч болохгүй. Гүйж байна ламтан. Болохгүй. Энэ бол их учиртай хойд байгаа юм аа. Талийг цаныхаа хойтын буйд зориулж энэ хоньны амийг хэлтрүүлж сэтрэлсэв. Бид хоёр буян үйлдэгчин хүсэлтэй. Энэ маань намайг дагаж буян хурааж сайн төрөл олно гэдэгт би итгэж байгаа юм л да. Намжилын чин сэтгэлээсэн ярихыг сонссон хаалгач лам хонион дагуулж дуганд орохыг зөвшөөрч. Ингээд л өдөр хоног өнгөрч нэг мэдэхнэн ховдааг хөтлөн 1 сар гороо эргэв. Ховдаач горооны зам таслаа. Одоо намжил ховдааг хөтлж явхан болжээ. Тэр хоёр нэгэндээ хань бараа болж гороо эргэнэ. Саммуугийнхаа төлөө 3 эрдэнийн дуганд хэдэн төгрөг хандивлаж бас барилгын ажилд нь туслах хэрэгтэй. Чи юу гэж бодож байна ховдай? Ховдай номхон шар нүдэрэ намжилыг зөөлөн ширтэнэ. Ховдай минь дээ. Чи юугаач сонсох үлээ. Чи бол хонь.
Би бол хүн. Нүгэл хилэнцээ нэмгэлж дараа төрлөө дээшлүүлэхийн тухайд нэг үлгэр ярьж өгье. Мял богд анх хүний амь хороосон гэдэг юм. Нүглээ нэмгэлж барагдуулах гэж Марва багшд шавилж, чин сэтгэлээ сайн аманчилж, нуруунт нь яр гарч идээлэн, гар хөлн шалбарч зулгарсан ч шүд зүүн тэцсээр эцэст нь гэгэрсэн байдаг юм да. Тиймээс л би чамайг дагуулan өдөр бүхэн гороо хийж байм. Одоо хоёулаа хоосон гороолох биш. Хийдийн барилгын чулуу шороо зөөлцөж, өөрийн биеэр энэ насны лайланчгийг барагдуулъя. Би ингэж хэл бодож байна. Чи зөвшөөрөх үү? Маргааш эртлэн босно. Одоо унтъя та хоёулаа. Өглөө гэнт хаалга балблаа. Намжил яаран очиж хаалгыг нээвэл хувьдаа гороо ирэхээр явъя гэж хөлөөрөн хаалга балбаж байжээ. Ингээд тэр хоёр цувралдан явсаар дугуйн барьж байгаа газар ирлээ. Хувьдаад даавун дайлан дохоод элс шороо зөөлгөлөө. Тэгсэн тэнд байсан нэг лам. Энэ хонь мөх зүг байгуулсан түүхийг боддоор нь ахин үзүүллээ. Мөнх зүү хийдэг байрахтаа хоньны нуруунд элс шороо зөөж дээш гаргасан юм шүү дээ. Намжил энэ шөнө саммуунтай уулзаж зүүдлэв. Хөөрхий ханин үүл манан оролцсон уулын замаар тайван алхаж явах юм гинэ. Намжилийн өмнөөс дун цагаан шүдээ ярилцуулан инээн. Саммуу минь зуурдын ертөнцөөс ангиж ирж сайн төрлөө олжээ гэж намжилийн сэтгэл ханлаа. Энэ баяр хөөр хэсэгхэн зуур үргэлжилж гэнт мань хүний өрцөн дээр зангирч төвчхэн аргагүй өвдөжээ. Намжил босч эм уугаад ахин хэвтлээ. Маргааш яах вүлээ? Би ийм байвал босч чадахгүй. Хувьдаа ганцаараа гороо эргэж чадах болов гэж тэр бодлоо. Өглөө болжээ. Хувьдаа өглөө бүр яг үдээд хаалга балбдаг юм. Намжил арайхийн гэлдэрсээр хоньныхон уяаг тайлжээ. Хувьдаа минь миний бие маш муу байна. Чи явж гороо эргэдээ. Хоньны яагаад ч ганцаараа явах янзгүйг мэдсэн намжил арайхийн гарлаа. Гэвч цаашаа хол явж чадсангүй. Тэсхийн аргагүй өвдөж байлаа. Тэгтэл хамар хашааны залуу бүсгүй таарлаа. Хөөе Намжил ахаа, та яагаа вэ? Хоёулаа эмнэлэгт очиж үзүүлэх үү? Гэхдээ таны над царай ер нь базаахгүй харагдаж байна. Би ер нь таныг эмнэлэгт хүргэж өгье. Надаас юу ч мэдхий нуугаарай. Хэр хугацаа үлдэж ив. Би хэр удаан тэсхэв. За, та яг үннийг хүсэж байгаа бол би хэлж өгье. Ер нь бол ходоодны хорт хавдар болсон байна. Цаг алдалгүй эмчлүүлбэл За тэгвэл би үлдсэн цөөн хэд хоногоо буян хийхэд зориулъя та. Ханыхаа төлөө
хоньныхоо төлөө, өөрийнхөө төлөө хийж гүйцээгүй юм байна. Надад ямар ч гомдол хүсэлт байхгүй те. Ингэж хэлээд эмчийг аргадж нэг, айлгаж нэг, гуйж нэг, говшиж нэг болж вэж эмнэлгээс гарчээ. Тэгээд маргааш нь гэхэд Намжил ховдоогоо хөтлөн холын замд гарлаа. Үхэх цаг нь болсон бол тэр газар алуухна. Надад ямар ар талдан хоргодох үр хүүхэд байх вэ? Хүндүлдэх өмч хөрөнгөч байх вэ? Үлдэх цөөн хоногоо буянд зориулъя. Буйны бадарчингууд энхүү явсаар нүд ирмэх зуур намар дундаан оржээ. Намжилийн ходоод өвдсөр байсан боловч урдих шигийн тийм айхтар өвдсөнгүй. Саммууг ахиж зүүдэлсэнгүй. Саммууг бодох нь гайгүй болсон ч бас нэгэн зовлон сэтгэлийн шаналгана. Үгсэн хойно нь ховдааг маллах хүн байхгүй. Хоньыг минь хашаанаас хөөж гаргах, эсвэл ярганы газар аваачаад тушаачвал яана гэсэн зовлонт бодол тархинд нь эргэлдэж Намжилыг ахаад хэдэн жил амьдрэх шаардах шиг болно. Үүний тулд тэр төрсөн нутгаан сунаж мөргөж гороолохоор замд гарсан юм. Одоо бол ялимгүй жаахан зайл үлдэж хэдхэн өдөр тисчвэл их нутгаа бүтэн тойрч гүйцнэ. Бурхан минь, өчүүхэн хүн Намжилийн сүүлчийн хүслийг болгоогооч. Ахаад ганц нэгэн жил боловч амьдрал надад хайрлаач. Хөөрхий, энэ адгуусны өмнө би их өөртөө юм аа. Буй биеэрээ намайг гэгэрүүлсгээд амтэн надаас хойш яандаа гэж бодхоос гол тасрахгүй зовох шинжтэй. Тиймээс надад нас хайрлаа. Ингэж хэлээ тэрээр мөргөж гуйлаа. Замаараа довтлох машин, тасралтгүй цувх хүмүүс замын хажуу тухулсан тэр хоёрыг сониучрахын харсаар зөрнө. Өглөө босоод тэр сунаж мөргөхөөр зэхлээ. Мандах нарны алтлаг туяанд хувьдаа хонь биш, бодисадва шиг харагдав. Юу вүлээ? Хонь шим бодисадва болж харагдана гэж юу? Ийм юм байж болох уу? Эсвэл буйны мөрийг буцалтгүй дагсных ийм төрөл арилж юу? Бод дүрийг олсон хувьдаа цавцаасан цагаан, мяндас цагаан, бадам линхаа шиг ариун цагаан болсон харагдлаа. Эрхэм сонсогчдоо, Хятадын нэрт зохиолч Цэрэн Норвын Сэтэртэй хонь өгүүлгээр хийсэн жүжигчилсэн зохиомж сонсголоо.